Ийхүү Монгол улсын хил хамгаалах алба анхны усан зогсоол хөлөг онгоцтой болсноор усан хилчдийн өдрийг жил бүрийн 8 дугаар сарын 15-нд тэмдэглэж байхаар болж түүхэнд тэмдэглэгдлээ. Мөн хил хамгаалах ерөнхий газраас халах голын 70 жилийн ойг өгтөж хийж байгаа бас нэгэн томоохон ажил бол анхны усан зогсоолыг түшиглэн баригдаж байгаа хилийн харуулын байр билээ. Орчин үеийн харуулын цогцлбор байр баригдсанаар хил хамгаалтанд бас нэгэн шинэлэг зүйл болж байна. За энэ цогцлбор харуулын барилга маань нэг нөгөөгөө харж авах тийм системтэйгээр цаашид баригдах боломжтой байгаа. Энэ барилга маань одоо энд бол одоо анх удаагаар туршиж баригдаж байна. Нэг давхартай амрах байр, хооллох байр, ариун цэвэр өрөөтэй. 2, 3, 4 дугаар давхрууд нь бол хяналт зохиох үүрэгтэй цамхан маягаар баригдаж байна. За энэ барилга маань бол хилийн хил хамгаалах байгууллагт маань бол анх удаа баригдаж байгаа цогцлбор тийм харуулын байрны барилга байгаа. Хилчдийн ажлыг бол хөнгөчлөн нэг нөгөөгөө харах системтэйгээр дээрээс дурангаар бүх үйл ажиллагаагаа явуулах тийм системд орнож байгаа. За энэ нь болохоор морьтой хил хамгаалтанд явдаг байсан бол одоо дээрээс дурангаар бүх өөрийн участок орчноо нэг нөгөөтэйгөө харьцаж тийм системтэйгээр хамгаалах зорилготой. Тийм учраас хилчдийн ямар нэгэн үйл ажиллагаанд бол маш их тийм үр нөлөөтэй. Оросын холбооны улсаас ирсэн мэрэгжилтнүүд хөлгийг нуурын мандалд явуулж туршиж ажилд бэлэн болгохоос гадна Монгол орны усаар хилэлдэг бүхэл газруудаас ирсэн ахлагч офицеруудад 14 хоногийн сургалтыг газар даяар дадлага онол хосолсон аргаар зааж сургах үүрэгтэй ирсэн юм. Эдгээр 21 ахлагч офицерууд Монголын анхны усан цэргүүд болж хөнгөн хөлгийн баг мэрэгжилтэн гэсэн шинэлэг бөгөөд хариуцлагатай мэрэгжлийг эзэмшин сертификаттай төгсөж байгаа юм. Анхны усан хөлгийн мэрэгжилтэнгүүд энэ мэрэгжлээр сурсандаа сэтгэл хангалуун байна. Монголд анх удаа усын хил хамгаалтыг зохион байгуулахаар хил хамгаалах ерөнхий газрын удирдлагаас бид нарт энэ хоёр том айс гэдэг хөлөг онгоц мөн газар уснаа явагч гэдэг техникээр хангаад за нөхөө Оросын хилчдийг бид нарт авчирч ингээд сурган зааварлж биднэрт хичээл орж мөн Монгол орны өнцөг болон бүрээс олон хилчд ингээд энэ хамрагдаад тэдний нэг бүрэлдэхүүн хэсэгт орж байгаадаа ингээд туйлын сэтгэл хангалуун өөдрөг байна. Сэтгэл одоо маш өндөр байгаа. Одоо ялангуяа хөвцөлийн гараас ирж тань хаасан дорнтын өөр нуур дээр ирж ин сургалтын сууж байгаа та сэтгэл өндөр байна. Өөр нуурын иргэдэр хөнгөлөгийн сургалт гэдэг юмд хамрагдаад Увс аймгийн баруун түрүүн сумаас Дорнот аймгийн Бөөр нуурын иргэдэрийн сургалтанд хамрагдж байхдаа сэтгэл маш их өндөр байна. Энд бол маш их баярлж байна. Хин зэрэг за анхны усан зэрэг бэлтгэх суултанд хамрагдаж байгаа цэлмээс ирсэн. Энд давтарч 14 хоногийн сургалт зохиож байгаа энэ их нүсэр их ажлыг зохион байгуулж биднийг болцоогоор хангаж байгаа мэдлэг боловсроо дээшлүүлэх тал дээр анхаарч байгаад багш нартаа болон дарга нартаа маш их баяртай байна. Бид бол энэ дэрсэнд их баяртай байна. Монголын анхны усан хилчт болж бэлтгэгдэж байгаа их маш их баяртай байна. Сургалт маань ер нь бас нэлээд үр дүнтэй их сайхан сургалт болж байна. Энэ ер нь ялангуяа энэ ард тал ер нь тэг 306 дугаар анги төвний хамт олон бол их сайхан хүлээж авч тэгээд одоо их сайхан ард талын их зохион байгуулалттай их сайхан одоо сургалт явуулж байгааг би ойлгож байна. Яа цаашдаа бол ер нь усан дээр явдаг зөвхөн усаа онгоцос усан дээр одоо газар усны явагч одоо бүх машин техникийг би одоо ер нь нэлээд сайн сурыг мэдээ гэж бодож байгаа, өөртөө итгэлтэй байгаа. Сургалт бол маш зохион байгуулалттай өндөр түвшинд явагдаж байна гэж тооцож байна. За тэгээд Оросоос мэргэжлийн багш нар за энэ хөнгөн хөлийг хэрхэн яаж олоодох вэ? За түүний бүтэц зохион байгуулалт аяд ангийг детальч нэг бүрээр одоо бидэрт маш үр дүнтэй зааж өгч байгаа. Хөнгөн хөлгийн мэрэгжилтэнгүүд сургалтанд хамрагдсанаар айс төлгийг жолоодож хил хамгаалтанд ашиглахаас гадна засвар үйлчилгээг хийх чадварыг эзэмших юм. Монгол шавнартаа мэддэг чаддаг бүхнээ зааж түүхэн үйл явдалд оролцож байгаадаа Оросын мэрэгжилтэнгүүд ч гэсэн баяртай байна. Да, в Монголию я приехал первый раз. Энэ Монголд анх удаага ирсэн энэ сайхан нууран дээр ирж хичээл заагаад маш баяртай байгаа юм байна. Маш их өндөр сэтгэлтэй. Монголд одоо манай оюутнууд бол маш сайн байна. Урд нь ч өөрөө багшилж байсан юм байна. Манай сурагчдад бол ер нь боломжийн бүгдээрээ сурч мэдэх хэрэгэлтэй хүмүүс байна гэж. Водителей малых катеров. Монгол улсын хил хамгаалалтын түүхэнд усан хилийн хамгаалтанд шинэлэг үе шатыг авчирсан энэхүү үйл явдлын гэрч болж байгаадаа Монгол орныхоо зүүн хязгаарт цугласан хилчин дайчид бүгд сэтгэл хангалуун байгаа билээ. Халахын голын 70 жилийн ойг өгтөж хил хамгаалах ерөнхий газраас хийж байгаа томоохон ажлуудын нэг нь энэхүү үйл явдал болж байна.
халах голын 70 жилийн баяр одоо удахгүй болох гэж байна. Энэ ойн хүрээнд хил хамгаалах байгууллага Монгол улсын зэвсэгтүүчийн ихийг анхаарал тавьж Монгол улсын засгийн газрын хэмжээнд арга хэмжээ авч маш их ажлууд хийгдэж байна. Халах голын орчинд маш олон хөшөө дурсгалууд байдаг. Энэ хөшөө дурсгалуудыг Оросын холбооны улсын мэргэжилтнүүдээрээ сая засаад явлаа. За хилчид бид бас тэнд хилчин дайчдын хөшөө босгох гэж байна. Гэхмэчлэнгийн халах голын 70 жилийн хойд хөтөж нэлээд ажлууд хийж байна. Бид одоо халах голын 70 жилийн хойд энэ одоо ахмад хилчдээрээ бахарах ёстой. Энэ одоо Монгол улсынхаа хэлийг өдөө зэрэгтэй авч үлдсэн энэ одоо дайчдаараа бид бахарах ёстой. Үеийн үед бид нар бахархаж явах ёстой. Мэдээж хэрэг одоо зарим байдаг, зарим байхгүй. Энэ хүмүүсээрээ бол байнгын бахархаж явах ёстой гэдгийг дахин хэлмээр байна. Ингээд Монгол улсын өнцөг болон бүрт Монгол улсын хэлээ хамгаалж байгаа. Яг одоо энэ мөчид хэл дээр одоо зогсож байгаа. Эгэл бор сэргүүдтэй одоо халахлын ялтын 70 жилийн мэд төргөж эрүүлэнх ад жаргал хамгийн сайхан бүхнийг хүсээрэй доо. Манай одоо Монгол улсын дархан хэл хязгаарыг манжаадаг олон одоо сайхан хөдөлмөрч зоригтой ийм сайхан одоо хөвгүүд үлэнд ажилдаг. Ер нь хэлийн зэрэгээрээ бол бахарахгүй хүн гэж байдгүй л дээ. Монгол улсын дархан хэлийг одоо ингээд тайван байлгахын тулд өдөр шөнөгүй нойр хоолгүй ингээд ажиллаж байна. Энэ бол одоо ерөөсөө ер нь одоо эрен бол төрсний одоо ганц одоо заяа одоо хамгийн сайхан бахархал юм уу даа гэж би ойлгож авдаг да. Эх орныхоо торгон хэлийг хамгаалж байгаа эрэлхэг цолбоотой хилчидтэй хэл хамгаалах ерөнхий газрын штабын нэрийн өмнөөс халахын голын 70 жилийн мэндийг хүргэж ажил албанд чинь амжилт хүрсэе. Дэлгэсэн тэрлэг шиг Монгол орны минь 4 зүг 8 зохист. Бид бүхний амар амгалан байдлын төлөө дархан хилээ манж байсан. Мансарч байгаа үе үеийн хилчин дайчдын их орондоо хийж бүтээсэн ажлыг тоочин үзвэл нэгэн баримтат кино битгий хэл түмэн кино хийсэн ч барагдшгүй их билээ. Өнгөрсөн үеийнхээ булшин дээр амьдарч буй бид өвөг дээдсийнхээ цусаараа тамгалж, нулимсаараа бүлээцүүлсэн үлгий сайхан их орноо өр зүрхэндээ хайрлах ёстой билээ. Тэнүүн сэтгэлд нь их орн нь мөнхөд уяатай тэнгэрлэг ирчүүд хилчин дайчид байдаг юм а. За ийхүү Монгол улсын хил хамгаалах байгууллага усан зогсоол хөнгөн хөлөг онгоц усан цэргүүттэй болж анхны усан болоод үүсэх их суурийг тавьж байна. Монгол улсын хил газраарч усаарч хэн ч алдчихгүй дархан байхын өлзөөтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Хил хамгаалах ерөнхий газрын босго студ Монгол улсын зүүн хязгаараас бэлтгэн хүргэлээ.